За сайн байцгаана уу? Мандалт таны мандалт тань мэлхийн ордонд байрлаж ирсэн бол за мандалтын тухай хийхээс өмнө ерөнхийдөө таны мандалт буюу хүн бол астрологт 3 ордноос илүү зонхилж одоо энерги авдаг. За тэрний нэг нь бол мандалт буюу хамгийн ихэнд та энэ хороо дөр төрөхөд та магадгүй арслангийн орд байж болно. Гэхдээ нар таныг төрж байхад өмнө зүгт хойно одоо аль зүгт байдیں۔ Тэ нар хаана мандажсэн одоо Европ твд нар мандажсэнаас шалтгаалan тэнд одоо юуны ордны нар мандажсэнаас шалтгаалan таны гадаад үзэмж гадаад бие физиологич хариуцсан орд гэж гардаг. Энэхүү орд маань цаг 30 минутын зайтай өөрчлөгдөж учраас ерөнхий цагаа сайн олох хэрэгтэй байдаг байх нь байна. Тэгэхээр энэхүү цаг маань зөв байж иж бидний астрологийн одоо ерөнхий зурлага маань чарт маань зөв гардаг учраас гол одоо нөлөөг энэхүү мандалт маань одоо биднэрт үзүүлдэг. За тэгэхээр ерөнхийдөө зарим цагаа олж чадахгүй байгаа мандалтаа одоо хайгаад болохгүй байгаа хүмүүстэй зориулж энэхүү видео хийж байгаа маань ерөнхий одоо ордуудын маань гадаад үзэмж, гадаад бусад харагдах байдал маань одоо ерөнхий өнцгүүд үүсдэг учраас энэхүү байдлуудыг харуулахын тулд энэхүү видео хийж байгаамаа. За мэлхийн ордны мандалттай хүмүүс маань ямар байдаг байх нь вэ гэхээр мэлхийн ордны мандалттай хүмүүс маань ерөнхийдөө харахад астрологт бидний одоо 4 дахь ордыг хариуцдаг мэлхийн орд маань бидний цээж хөх хэсгийг хариуцдаг байх нь. За эрэгтэйч бэ, эмэгтэйч вэ мэлхийн ордны мандалттай хүмүүс маань цээжний хувьд маш өргөн том. Тэгээд эмэгтэй мэлхийн ордных маань том хөхтэй. Одоо зарим үед бусдыг харахад илүү их одоо тэр хүний цээж хэсэг нүдэнд тусдаг шүү дээ, тий. Дайлангуй гоё хөхтэй эмэгтэйчүүд гэж байдаг. Тэд нар маань ихэвчлэн мэлхийн ордны мандалттай байдаг байх нь. За эрчүүдийн минь хувьд ч гэсэндээ нэлээд жижигхэн биетэй байлаач мэлхийн ордны мандалттай одоо эрчүүд маань цээж томтой, цээж наашаага ийм түнх одоо ийм байдаг байх нь байна. За тэгээд мэлхийн ордны мандалттай хүмүүсийн маань гол одоо эмзэг өвчлөмтгий хэсэг нь бол цээж хэсэг байдаг. За эмэгтэй мэлхийн ордныхан маань одоо хөхөө сайн одоо арчилж явах хэрэгтэй. Яагаад гэвэл цээж хэсэг, хөх хэсэг нь хамгийн их эмзэгшдэг, хамгийн их одоо менстрац дайлангуй эмэгтэй одоо мэлхийн ордных маань менстрац ирэхэд бол маш эмзэг болж хөх нь маш их хүндүрлж өвддөг. За илүү их одоо бос эмэгтэйчүүдээс илүү цээж хэсэг нь бол маш их эмзэг байдаг байх нь байна. За тэгээ мэлхийн ордны мандалттай хүмүүс маань ерөнхий гадаад үзэмж болон арсны одоо байдал нь ерөнхийдөө дундаж нуруутай. За өндөр мэлхийн ордны мандалттай хүмүүс маань бас ховор байдаг. За ихэвчлэн дундаж нуруутай. За арсны хувьд ийм цайвар арстай. Тийм нэг цагаан цайвар ерөнхийдөө бол арстай тийм хүмүүс байдаг. Нэг улаан хацар ч юм уу одоо бор арс ерөөсөө ихэнхт нь байдаггүй маш тийм цагаан цайвар арстай хүмүүс байдаг. За энэ хүмүүс маань харахад ер нь бол нэлээд ийм тотгошоогоо сэтгэл хөдөлгөөн нь тийм ил гардаггүй тотгошоогоо байдлын тийм хүмүүс байдаг. За зарим үед нэлээд тийм уцаартай ч гэхээр юм уу зан аашуудыг нэлээх гаргадаг. Яагаад гэвэл мэлхийн ордон маань нэгт сараар удирдуулдаг. За хоёрт нэлээд ийм хувиршгүй ус байдаг учраас энэхүү ордны хүмүүс маань зан ааш нь тийм гинт өөрчлөгддөг төрлийн биш. За хэрвээ одоо ууралж бухимдаж стресстэй юм бол маш тотгошоогоо ордог. Тэгээ хэр барагтаа хурдан одоо бусдыг уучлдаггүй төрлийн их чимээгүй болдог хүмүүс байдаг. За мэдээж мэлхийн орд маань бие физиолог талаасаа дахиад ярихад ингээ гар хөл болж ижихтэй. За эмэгтэйчүүд маань том хөхтэй гэж ирсэн. Ер нь эрчүүд маань ч гэсэндээ гар хөл нэлээд жижигтэй. Цээж одоо хэсэг маань нэлээд том. Тийм одоо хүмүүс байдаг. Сэтгэл хөдлөлгөөн маш өндөртэй. За тэгээд ерөнхийдөө маш дурламтгай. Маш амархан дурладаг энэхүү одоо мэлхийн ордны мандалттай хүмүүс маань. Яагаад гэвэл одоо сараар удирдуулдаг учраас тухайн хүмүүс бол одоо маш хурдан мэдрэмжээр одоо тухайн дурладаг боловч цаг хугацаа яваад ирэхэд бол одоо тэр илүү их бодож тэ эхлээд сэтгэл хөдөлгөөнөө нэг тавьж
хоёрт бодол санаагаа тавьдаг гэсэн үг. За тэгэхээр хүмүүс маань маш хурдан дурладаг. Дараа нь одоо юу хийч вэ гэж боддог. Ийм төрлийн хүмүүс байдаг. Тэгээ маш эмзэг. Сар одоо ерөнхийдөө бол энэ хүмүүс өдөрдөг болохоор сар маань бүтэн байна уу? Сар маань одоо хагас хавиргалж гин үү гэдгээс шалтгаалan энэ хүмүүсийн ман зан аашаадаг байх нь уу? Маш их дэшөө дошоо болдог байх нь байна. Маш их өөрчлөгдөж байдаг байх нь байна. За тэгээд ерөнхийдөө царайны хувьд тийм саран царайтай, сар шиг одоо хэлбэртэй царайтай гэж одоо үздэг. Сар маань зарим үед одоо ийм саран ийм хавирган царайтай, зарим үед бол одоо тийм нэг ийм сар нэг сар шиг царай гэж одоо ярьдаг да. Нэг тийм зөөлөн тэгээд ийм тотгошоогоо жоохон гунигтай ч гэмээр юм уу. Иймэрхүү царайтай бас байх нь би мэдээж одоо маш үзэсгэлэнтэй. Нүд нь бол одоо маш их усаар ингээд дүүрсэн. Нүд нь бол маш их усан гэж үздэг. Одоо нэг усан нүд ингээд нүдэндээ ус нулимс юм цэглэнсэн юм шиг ийм нүдийг агуулдаг. За тэгээд шанаа маш гоё шанаатай. Их гоё юм шанаа ирүүтэй. Тийм гоё юм цагаан цайвар царайтай тийм бүсгүүчүүд айлангуй байдаг. Ерөнхийдөө залуучууд маань ч гэсэндээ тийм цагаан цайвар тийм цус багтай аим шиг тийм царайг бас агуулдаг. Тэгээд нэг тийм гунигтай аим шиг нэг жоохон ийм нүдтэй иймэрхүү хүмүүс байдаг байх нь байна. За тэгээд энэ хүмүүс маань хэрэг одоо өөрт нь таалагдахгүй сэтгэл санаа ингээд тавгүй байх юм бол хинтээч биш дуурахгүйгээр одоо хид хондог. Нилээн тотгошоогоо ордог. Яг ингээд краб буюу одоо тэр нөгөө өөрийнх нь орд нь бол мэлхий гэж хэлээд байгаа боловч юм хавч байдаг шүү дээ. Тэгэхээр хавч маань ингээд аюул ирэхээр ингээд тотгошоо хисаандаа ордогтой адилхан энэ хүмүүс маань тотгошоогоо орж хисаандаа орж нуугддаг. Гэхдээ энэ хүмүүс бол эмзэг ийм торхон хүмүүс биш. Яг асуудал тулж альва зүйл дээр одоо гарч ирэхтэй маш зоригтой. Гадна талаараа одоо юм хуйгалсан юм хисаатай учраас хэр баргийн хүмүүс бол одоо бэлхийн ордны мандалттай хүмүүстэй бол одоо харьцаад бол дийлдэггүй. Бэлхийн ордны мандалттай хүмүүс маань маш тийм гадуураа юм бамбаатай юм шиг учраас одоо хинт ч дийлдэхээргүй одоо өөрийгөө бол бусдаас аваа гарчдаг. Ямарваа нэг асуудал одоо үүслэ гэхэд өөрийгөө маш сайн аваа гарч чаддаг. Өөрийнхөө төлөө тэмцэж чаддаг. За ийм хүмүүс байдаг. За бэлхийн орд маань бүр улс орныг төлөөлөхөр тийм гайхалтай одоо хүмүүс байдаг учраас бэлхийн ордын мандалттай хүмүүс аюул тохиоход бусдыг одоо хамгаалах өндөр чадвартай хүмүүс байдаг. За дурлсан бэлхийн ордныхан маань явдлын хувьд маш их өөрчлөлтөнд ордог гэж үздэг. За энэ маш инээдтэй. Тэгвэл дурлсан бэлхийн ордныхан маань алхахдаа гуйвж алхдаг байдаг байх нь. Яг одоо нөгөө ерөнхий одоо бэлхийн ордны маань хариуцдаг одоо хисаа одоо юу маань алхаж явахдаа ингэж найгаж явдагтайг адилхан дурлсан одоо бэлхийн ордны ирчүүд болон бүсгүйчүүд маань хайртай хүнийгээ дурлсан хүнийгээ харахаараа найгаж алхдаг гэж үздэг. За энэ маань ч гэсэн үнэн бах гэж би бодож байгаа. Яг бол манай бас бэлхийн ордны мандалттай найзууд маань хүртэл одоо ингээд анзаарч хахад дурлсан одоо хүнлүгөө одоо очихдаа их сонир найгаж ингэж алхаж байгааг нь бол би бас харж ирсэн. Тэгэхээр маш олон одууд маш сайхан одоо бүсгүйчүүд маань дайлангуй бэлхийн ордны мандалттай одоо байдаг ба маш сайн одоо гэрийн эзэгтэй болж чаддаг. Хань ижил болж чаддаг. Үр хүүхдээ бол маш сайн асарч чаддаг. Төрөлхийн одоо ийм би физиологт нь энэхүү одоо үр хүүхдээ хамгаалах, үр хүүхдээ тэжээх гэсэн ийм сайхан одоо зүйлсүүд маань физикал бие дээр бүрэлдсэн байдаг учраас маш сайхан ээжүүд болж өгдөг. Маш олон хүүхдүүдийг бол тээдэг. За тэгээд одоо ээжүүд бол бэлхийн ордны ээжүүд маань маш их сүү сайтай. Тим төрлийн одоо ээжнэр байдаг. За тэгээд бэлхийн ордны маань одоо хань ижлийн одоо байршил дээр бол одоо санчир гариг байрладаг учраас санчир гаригийн гэр байдаг учраас ер нь бол хэр баргийн хүмүүсийг бол одоо тоодоггүй. Ихэвчлэн өөрөөсөө ах юм уу амьдрал үтсэн одоо ухаалаг хүмүүсийг бэлхийн ордны мандалттай бүсгүйчүүд маань болон ирчүүд маань сонгодог. Тэдний хувьд бол ерөнхийдөө бол хүмүүсийг маш өндөр шалгуураар өөртөө тавьдаг, татдаг учраас энэхүү хүмүүс маань маш одоо тийм ухаачсан амьдрал үдсэн нэг бол өөрөөсөө маш ах хүмүүстэй амьдрах боломжтой байдаг. За карьерийн хувьд энэ хүмүүс маань одоо карьерийн хувьд нэлээд
одоо амбицтай, өөрөө ерөнхийдөө бол манлайлах сонирхолтой тиймэрхүү хүмүүс байдаг учраас одоо өөрийнхөө ажил мэргэжлийг маш одоо уйггүй хийдэг мэлхийн ордны мандалттай хүмүүс маань ажлынхаа араас одоо уйггүй ажиллаж чаддаг, маш төвчээртэй тийм ажилсаг тийм төрлийн одоо ажлуудыг авч хийх. Дайлангуй одоо бие физиологийн хүч шаардсан ажлыг хийх юм бол одоо маш хурдан манлайлдаг, маш хурдан төлөөлдөг, маш амбицтай. Өөрийгөө одоо ерөнхийдөө бол дарга цэргийн байдалд бол очно гэдэгт маш итгэлтэйгээр ажиллаж амьдарч чаддаг. Тийм төрлийн хүмүүс. Дэлхийн ордны мандалттай хүмүүс байдаг байна.